Эко мотоспорт аяллын клубын 2014 оны томоохон аяллын нэг нь Өмнөгов аймгийн үзэсгэлэн газраар аялах аялал байлаа. Бид Улаанбаатар хотоос мотоцикло автомашинд очиж хүлгийн жолоог залсан. Биднийг Өмнөгов аймагт очиход Эко мотоспорт аяллын клубын тус аймаг дахь гишүүд угтан авлаа. Өнөөдөр дээр Эко мотоспорт аяллын клуб баг тамирчилтайгаар хурж ирлээ. Тэгээд Өмнөгов аймагт одоо анхны мотоцикло хийх гэж ирсэндээ баяртай байна. За тэгэхээр Эко мотоциклын клубын таавгны одоо манай энэ Өмнөгов аймагт аяллаар иж байгаа одоо манай Өмнөгов аймгийн мотоцикл сонирхогчид мотоклубын ирсэн төлөвийг баяртай байна. За тэгээд одоо манай залуучууд манай мотоклубын танилцмаар бас бюджет олон хүн байдаг. Өнөөдөр бас зарим нь одоо бас манай Бид хамтдаа аймгийн түүхт музейтэй танилцсан юм. Нэг удаа мах ихтэй 40-50 м хамгаалсан. Одоо манай Өмнөгов аймгийн музей нь анх 1948 онд байгуулагдсан 50 ширхэг үзмэртэйгээр за одоо бол 2500 гаруй үзмэр цуглуулгатай 2 салбар музейтэйгээр үйл ажиллагаагаа одоо явуулж байгаа. Нийт 10-аад ажилсагтай байгаа. За энэ музейгийн маань Төв Угсаатны зөв музей гэж хэлдэг. За Тэмээний үзэсгэлэн музейгээ Монголд ганц байдаг музей маань 1975 онд байгуулагдсан. За байгалийн музейгээд байгалийнхаа амтай уул уурхай ашигт малтамлын дээжийг харуулсан үзэсгэлэн маань Ёлын амандаа байрладаг. Тэр музей маань 1987 онд бас байгуулагдсан байгаа. За одоо манай энэ музейд бол нийт 2500 гаруй үзмэр үзүүлэн одоо Төв Угсаатан шашны үзмэр үзүүлгээ одоо дэлгэр үзүүлж байгаа. Одоо жилд одоо 8000-аас 100000 үзэгчд одоо үйл ажиллагаагаа дэлгэр үзүүлдэг. За зуны удирдалд бол гадаадын үзэгчид мөн дотоод аялагчид маань сүүлийн үед маш ихээр үзэж сонирхож байгаа. За нийт үзмэр үзүүлгийн одоо 50-аас 60% нь одоо үзмэр үзүүлэгтээ дэлгэн гаргасан байдаг. За бусад хувь нь бол үзмэрийнхээ сан омрогт хадгалагдаж байдаг. Яг тэгэхээр манай музей маань бас барилга байшингийн хувьд бол бас нэлээд дээр үеих учраас бүх үзмэр үзүүлгээнд дэлгэж тавих бол нөхцөл бололцоо бол одоохондоо арайхан байхгүй байна. Оройн аймгийн төв болон төв талбай орчмоор танилцуулга тойргийг бид хийсэн юм. Энэ оройн нэг онцлог нь клубын гишүүдтэй олон хэмжээний мастер Болдбаатар нэгдсэн юм. Тэрээр Дакар раллид 3 дахь удаага оролцох гэж байгаа учраас хонгорын нисэн дээр бэлтгэл хийх зорилготой бидний аялалд хамт оролцсон юм. Ингээд маргааш нь мотоцикло шатхуунаар зингэлээд Ёлын ам гэдэг байгалийн үзэсгэлэн газар руу бид хөдлөлөө. Энд байгалийн үзэсгэлэн газар ирсэн учраас мотоциклуудаа байрлуулан цааш байгалийн үзэсгэлэн газартай танилцсан юм. Эко мотоспорт клубын 2014 оны холын зай ээлж таял Улаанбаатар хотоос гараад Өмнөгов аймгийн Төв Өмнөгов аймгаас Ёлын ам байгалийн үзэсгэлэн газар ирчээд байна. Улаанбаатар хотоос нийтдээ 15-ны бүрэлдэхүүнтэй 9 мотоцикл гарч ирсэн. Өнөөдөр аяллаа маань эхний өдөр Өмнөгов аймгийн Төмөөс 50 км-ийн зайд Ёлын аманд ирчээд байж байна. Ам руу орж ирэхэд энэ хоор үлсэнд амьтад одоо өргөчнө гэдэг бид нар сая дөнгөж амны орж ирдэг дээр парк
Өчигдөр парклчаа наашаага 3 км яваар алхаж ирлээ. Тэг үнэхээр сайхан газар үүд юм. Цэрүүхэн мөстэй. Одоо эндээс цаашаа бид хонгорын хэлс рүү явна. Эндээс 200 км тэнд үдэлж буугаад маргааш цаашаа илүүрэх байгаа. Клубын гишүүд болон Өмнөгов аймгийн мотоциклээр сонирхогч залуус Ёлын амтай танилцсны дараа хонгорын хэлс хэмээх байгалийн өвөрмөс тогтцох бүхий газар руу 200 орчим км замд аялсан юм а. Бид зорьсон газраас саадгүй явж хүрсэн хонгорын хэлсэн үгээр хэлж барамгүй үзэсгэлэнтэй байгалийн тогтоц газар юм. Энд бид цаг алдаргүй бяцхан тэмцээнийг зохиосон.
Тэмцээнд Өмнөговь аймгийн мотоциклээр сонирхогч залуус болон Эко мотоспорт аялын клубын гишүүд өрсөлдсөнөөс 1-р байрт Өмнөговь аймгийн мотоспортын тамирчин Буян орж, 2-т Эко мотоспорт аялын клубын удирдах зөвлөлийн гишүүн Хатхүү, 3-т Өмнөговь аймгийн тамирчин Дашват орж цомын эдэд болсон юм аа. Одоо энэ хонгорын эс гэдэг газар ирээд хонгорын эс 2014 Элсэн замын тойрог замын уралдааны зохион байгууллаа. Амжилттай зохион байгуулагдлаа. Ингээд видео. эхний 3 байрд орсон амжилт гаргасан тамирчтайгаа одоо шагналын давцсан дээр урьж байна. Тамирчин Дашват шалгарсан байна. За 1-р байранд Өмнөговь аймгийн мотоспортын клубын мотокроссын тамирчин Буян шалгарсан байна. Баяр хүргэе. За ингээд шагналуудыг чамд баяр хүргэе. Медаль, цом, дурсгалын зүйл, өргөмжлөл, үн бүхний зүйлээр ингээд шагнаж байна. Дараагийн цуврал тэмцээнүүдэд амжилттай оролцохыг хүсэж байна. Цомын өрөө. Мөнгө өгөөч. 2-р байранд шалгарсан Эко мотоспорт аялын клубын тамирчин Хатхүүд, Эко мотоспорт аялын клубын удирдах зөвлөлийн гишүүн Энэ дахь хажуу хажууд шиг. ингээ гадууж байна. Өргөмжлөл. Хонгорын 2014 мөнгөн медаль, мөн цомыг ингээд дурсгалын зүйлүүстэй гадууж байна. За баяр хүргэе. Энэ дахь цомын нөхөн шүү. Цаашаа явчих. Одоо улсын хэмжээний мастер Норов сүрэнгийн Инхбат. За энэ удаагийн хонгорын 2014 эсний уралдаан анх удаа зохиогдсон. Манхан тойрог уралдаан болсон. Тэгээд тойрог замын уралдаан маш хүнд хэцүү даалбарыг хийдүүлсэн буянт маань одоо олон улсын хэмжээний мастер Болдбаатар одоо шагналыг гардуулж өгнө. За тэгээд өргөмжлөл, алтан медаль, мөн дурсгалын цом, зүйлээр ингээд шагнаж байна. Дараагийн тэмцээнүүдэд амжилттай оролцохыг тамирчтай хүсье. Уралдаан тэмцээний амжилттай зохион байгуулсны дараа ойролцоо байрлах жуушны баазад бид бодлож амарлаа. Өглөө эртлэн босч дууд маахан хэмээх газар руу бид хөдөлсөн. Монгол хүн бүрийн очих газрын нэг нь дууд маахан гэж нийт аялагч нартай хэлмээр байна.
1995 оноос хойш энэ мотоспортын чиглэлээр найз нөхдөйхөө ах сонирхож байсан. Тэгээд бас уралдаж байсан. Одоо энэ өмнө аймагт ирээд нэг мотоспортыг хөгжүүлэхийн төлөө өөрийнхөө хувь нэрийг тодорхой хэмжээгээр оруулж байгаа нэг. Өнөөдөр энэ манай энэ үзэгсэн сайхан хонгорын хэсэг гэдэг газар Эко мотоспорт клубын аялагчид хүрэлцээрс маш баяртай байна. Би өөрөө энэ Эко мотоспорт аялын клубт 3 сараас хойш гишүүнээр хэлсээд байнгын хамтын ажиллагаатай ажилладаг. Ерөнхийдөө бол өмнө говь аймагт талаасаа ер нь байнга гишүүнийхээ хувьд байнга холбоотой ажилладаг. Сүүлийн үед энэ өмнө говь аймагт маань мацыг сонирхдаг залуучууд маш их болсон. Хойчин бол нэг 4-5 хүн байсан бол одоо ер нь 20-30 гаруй хүмүүс байгаа. Ер нь одооноос эхлээд энэ клубын систем болон энэ хамтран ажиллах тал дээр ерөнхийдөө одооноос эхлээд ер нь олон клубүүдтэй хамтарч ажиллаж бас энэ өмнө говь аймагт энэ мотоциклийн спортыг хөгжүүлэхийн төлөө манай хэдэн найз нөхдөд маань байнга хамтарч ажиллаж байгаа. Цаашдаа энэ спортын төлөө бол бүгд зүрх сэтгэл нийлэн ажиллана л гэж бодож байна. Өмнө говь аймагаас бидээс гараад одоо нэг 250 гаруй км явцсан байна. Ерөнхий маршрут маань Мухар шивэрт, Дүнэг яам, Ёлын яам, Хонгорын элс, Баян цаг, Молцог элс гэсэн маршрутаар явах юм. Ер нь нийтдээ бол бүтэн тойроод ихэд 500-аас 600 км орчим бидээс явах аялах маршрут байгаа. Хамгийн өндөрлөг цэг болон уул бустай яг ойрхон зогсож байна. Аялал маань маш сайхан сонирхолтой, адал явдалтай гоё болж байна. Тамирчид маань бүгд сайхан өөр юм гэсэн сэтгэлдээ явж байна. Одоо хотод маань ер нь мотоцикл сонирхдаг залуучууд маш их болсон байна. Тэгээд маш олон клубуд одоо шинээр нээгдэж байна. Тэгээ манай клуб бол онцлог нь болохоор байнга юм аялал зохион байгуулдаг онцлогтой. Яг хоо сайн дураар нэгдээд хотод бас жижиг аялал хийж байгаа мотоцикл сонирхдаг залуучууд маш их байна. Цаашдаа ер нь бол клубын системд илсэн гэдэг маань клубын систем шилжинэ гэдэг маань ер нь энэ мотоциклчдыг нэг групп болгон тий групп болгоно гэдэг маань бас тодорхой хэмжээний хариуцлага үүрэн тий бүх энэ юмнуудыг багцаараа шийддэг учраас аль болох мотоциклчдыг аль нэг клубтай ингээ илсээд тэгээд нэг нийтийн төлөө гэдэг шиг бүгд нэг системээр явуул бүгд адилхан сонирхол нэг учраас биднээс сонирхол бүгд нэг учраас энэ тал дээр сайхан залуучуудтай хамт хичээлэх гэсэн юм аа. За, Эко мотоспорт аяллаа клуб 2013 оны 9 сард элсэж орчихсон. За, элснээс хойш бол нэлээд олон холын болоо ойр аялалд нэлээд олон удаа хамрагдсан. Чөлөө цаг болон зав цагаа бүх юмаа юу нь бол энэ жил бол мотоцикл зориулж байна л та. Нийт одоо баг энэ хавраас биш 10,000 гаруй километр бол уралдаан болон аялалд бол хамрагдсан байна. Энэ бол бусадаас одоо тийм бусад цаг цаваа өөр зүйл зарцуулахаас илүү хэмжээний кайф, стрессээ тайлдаг. Маш одоо нэг ажлынхаа ядаргааг нэг мотоциклыг гараад тайлдаг ч юм уу тийм. Үнэхээр ийм аз жаргалтай зүйл байгаа бол бүх цаг цаваа зарцуулаад явж байна да. За, миний мотоцикл бол Yamaha TTR 250. Энэ хавар авсан. Тэгээд авснаас хойш хамгийн эхлээд Master Rally буюу 1200 км уралдаанд орсон. Хоёрт нь болохоор 3800 км олон улсын Азийн нэлээд томох хэмжээний раллид бол оролцсон. Гуравдугаарт нь сая улсын аварга бас 1200 км-ийн улсын аваргын тэмцээнд оролцлоо. Тэгээд энэ бүгд хугацаанд мөн бас аяллаад ойрын болон хоолын зайны нэлээд олон хэмжээний аяллууд хамрагдсан. Уралдаад явхад бол яг зураг уншаа явж болохоор энэтэй риск багтай. За, энд одоо 2 анхааруулгатай жалга байна, энд 3 анхааруулгатай жалга байна. Миний цаана шавар байгаа юм байна, миний цаана гол байгаа юм байна гэж болоод аюу мэдэрч байдаг. Аяллаад явхад бол тэгэл ах нарын дагаа бадцж явахд бол бас л хэцүү шттэ. Тэгэл нөгөөдөл чи хараагаал гараа чинь миний мотоциклийн багтаамж бол жижигхэн баг хөдөлгөөртэй. Тэгэл арталтанд хоорослол хоцроод үлддэж шттэ ер нь бол. За, өчтөрийн аяллаа зам бол зүгээр уралдааны замаар бол зөвхөн зам хараад уралдаад явдаг л байна. Сая аяллаа зам бол үнэхээр байгалийн сонин содон тогтцтой гой газруудаар явлаа. Тэгээд хэдий олон километр урд нь уралдаа явж байсан ч гэсэн ийм гой газрууд бол үзэж байгаагүй. Аялал гэдэг бол онцлог нь бол тэрэндээ л байна. Түүнээс бол элс бол байна, чулуу бол байна. Тийм ээ, бүхий л бол бартаа саад бол мөн ялгаагүй л уралдаантай адилхан бол байх бол болчихлоо. За, Монголд бол мотоцикл цэмбэрдэг олон эмэгтэйчүүд байгаа. За, тэгээд мотоцикл сонирхож ингээл хараад уралдаанд орно гэж бол байхгүй. Гол нь safety аюулгүй талаас маш сайн хамгаалт хэрэгслээ унаад
тийм хэрэглээд моциклаа унаарад гэдэг үг маань гол нь аюулгүй байдал шүү охтоо да. За тэгээд моцикл унаад явж ийн гэдэг маань цагийг маш зөв боловсон эрүүл тийм ээ эрүүл чирэг одоо эрүүл өнгөрөөж ийн гэсэн. Тийм болохоор охтуудаа ерөнхийдөө моциклыг аюулгүй талаас нь их унаарай гэж хэлж байна. Хамгаалтаасаа илүү моциклаасаа унаарай гэж хэлээ да. Бидний 3 өдрийн аялал энд хүрээд өндөрлсөн юм. Эко мотоспорт аяллаа клубын 2014 оны томоохон аяллуудыг Sport Box телевиз та бүхэнд хүргэлээ. 2015 оны аяллуудтай үзэгч та бүхэн цуг байна гэдэгт итгэлтэй байна. Дараагийн нэвтрүүлгээр дахин уулзтлаа. Түр баяртай.